өглөөний мэнд хүргэе. За, уулуурхайн биржийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бол хилцхийг бол одоо дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсэг гаргаж нэлээд хоцтой үзэхгүй бол болохгүй байна. За, ерөн зүгээр өргөн барих боловсруулахаас эхлээд ерөөсөө энэ одоо асуудлууд маш хүнд байна. Энэ гурван тусдаа үзэл баримталтай орж ирэх асуудлуудыг авчиад уулуурхайн биржийн хуулийг дагаад оруулаад ирлээ. За, уулуурхайн биржийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад энэ дотор нь энэ хуулийн зохицуулалтанд ерөөсөө хамааралгүй value exchange буюу баялагын солилцоог оруулаад ирж байгаа байхгүй. Энд чи биржтэй холбоотой ямар ч харилцаа яваагүй байгаа шүү дээ. Энийг би зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ өөрөө эргээд энэ хуулийн асуудал биш. Аль хууль дээр байхын нарийн процессыг оруулж ирмээр. Гуй дагууж одоо хүзүү өгчээр ч юм уу нэг юмыг ингээ бөөнтөнд түлхээд нэг аргаландаа гэдэг нэг ийм сайхан концепц явж байна. Хүчлээд гарандаа гэдэг нэг юм. Энэ нийтэн шинковод бол зүгээрээ баталчнаа гэдэг юм яриад байгаа байхгүй. Одоо энийг засгийн газрын төвшөндөө хэрэглэх газар хууль зүйн дотоод хэргийн амны хууль зүйн техник энэ төрийг бариулах юм уу бариулахгүй юм уу? Эсвэл ингээд хууль батлахыг ингээд бүгдийг чихэж оруулж ирээд ерөөсөө ингээд нэг бөөнтөх хэвээр юм. Би мэдэхгүй байна л та. Тийм зүйл одоо баймааргүй байна. За дээрэс нь энэ дээр шүү дээ цөмийн энергийн хуулийг дагаад агентлаг байгуулж байгаа. Бидэд уулуурхайн биржийн асуудал ярьж халахвчинд нь агентлаг байгуулах гэж байгаа шүү. Хэрэгтэй үуч магадгүй. Энийгээ ерөнхий сайдын бүрийн эрхийн дагуу хүрээнд байдаг учраас тусдаа үзэл баримтлалыг нь боловсруулаад оруулаад ирэлтээ. Яагаад ингэ яваад идэм бэ? Өргөн барихаас эхлээд ингээ гурван өөр харилцааг өргөн бариулчихад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээсээ одоо анхаармаар байна. За яга төслийг бол хилцгийг дэмжиж байгаа. Тэгээ value exchange гэдэг зүйл энэ хуулийн хүрээнд огтоос хамааралгүй зүйл ороод иржээ. Энийгээ уг нь засгийн газар тусдаа аль хууль дээр байх ёстой нэг бодож яваад оруулж ирэх ёстой шүү гэдэг зүйлийг хэлмээр байна. За тэгээд энэ уулуурхайн биржийн хуулийн нэмэлт өөрчлөлт 14-ийн 6 дээр уулуур бүтээгдэхүүний чанараас хамаарат индексийн хөдөлгөөнд тулгуурлан үнд өөрчлөлт оруулна гэж байна. Чанарын асуудлыг урд төршмөө шийддэг юм аа. Чанар дээр том босрог тавьчихад Монголын нүүрс бүгд объемоор унана. Ийм ноцтой юмыг одоо худалдаа авагч талын гарт өгөх гэж байгаа оруулж ирж байгааг бол би ерөөсөй ойлгохгүй. Ганц мод гашуун сухатын хилцээр дээр хүртэл энийг анхааруулсан одоо энийг дагаад нь 3 хилцээр байгуулга энд тусч байгаа гэсэн. Би одоо бүр итгэхэ байж шүү. Энэ Нямбатар засагт хууль зүйн дотоод хэргийн сайдаар ахлуулж явахд овоо хилцээр хийцэн байсан. Энэ ингээ бүр ганц мод гашуун сухат дээр цөм өсрөөд тэрнээсээ дорцсон юм баталсан. За одоо тэгээ том эрх ашигын төлөө одоо ингээд явахаа зөрөө арахгүй гэд. Тэгжтэл одоо биржийн хуулиар ингээд үнийг шууд өөрсдөө зохиомлоор унгаагаад нүүрсний экспортын объем ихсэх тусам үнээрээ ингэж бидэд өөрөө хавхандаа орох гэж байна. Ингэж болж байгаа юм уу? Нэгдүгээр шүү дээ. За хоёрдугаарт энэ уулуурхайн компанийг бид тээврийн компани болгосон. Энэ одоо тээвэр дээрээ санаа зовдөг. Өнөөдөр уулуурхайн компани өндөр ханштай байхад нүүрсээ зараад ашиг орлогоо аваад бандан тас байх гэсэн чинь тээвэрлэлтийг нь өөрсдөө уулуурхайн компаниг хийгдэг байдлаар явцснаас болоод цаатлын нөгөө хятадын нафтын талбай эзэдийн хүсэл сонирхол гэх юм уу зүгээр л хятадх ганц моддох нүүрс буулгах ачиж буулгах талбай эзэдийн тэрийг ажилуулж байгаа хүмүүсийн бодлогын жижиг юугаар Монгол Улсын эдийн засаг тэр чигтээ охирж байгаа байхгүй юу вэ гэхээр нафтын талбай дүүрсэн учраас ачилт байхгүй таталт байхгүй учраас худалдаа авалт хийсэн ч гэсэн энийг татаж авах боломжгүй байна. Чингэлэг ачааг явуулах болцоогүй байна гэдэг байдлаар ингэ явчихаар $140 зарсан нүүрс чи 90 дээр очиод одоо тохируулах хийх гэж шүү дээ. Энийний зөрүү $50 алдагдлыг уулуурхайн компани Монгол Улсын төсөв үүрэх гэж байна. Энд чинь тэгээд зүв байсан юм уу? Тэгээ би туван сайдад ганц хэлээд байгаа шүү дээ. Үннээ хэлье. Үннээ хэлэх шиг сайхан юм багхгүй. За, цэвэг дөржийн туван сайд хариулт өгье. За, сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Value exchange буюу энэ бүтээгдэхүүн солилцооны асуудлыг агуулгаар нь дэмжиж байгааг бас дэмжиж байгаад баярлалаа. За дээрэс нь энэ өөрөө их хурлын бүр ирэх одоо хилцэх хэсгээ хэдүүлээ шийдвэрлээд за тэгээд ажлын хэсэг дээрээ бас ярилцаад энэ дээр одоо зарчмын зөрүүтэй санал оруулаад энэ асуудлуудыг одоо зөв заалт оруулаад солиод ингээд батлаад сайжруулад явах эрх нь бол улсын хурлын гишүүдэд байгаа. Чанартай холбоотой асуудалтай тантай 100% санал нэг байна. Бид хэд бас энэ дээр ярьсан түрүү манай биржийнхаа хариулж илээ. Ер нь бол олон улс дээр биржийн үнэлгээ бол мэдээж чанартай уялдаж тогтдог. За өнөөдрийн бидний энэ нөхцөл байдлын үн индексжүүлэх, дээшээ доошоо индексжүүлэх асуудал бол одоо нүүрсний борлуулалт, дата авалттай холбоотой үүсээд байгаа маа. Тэгэхээр
чанартай холбоотой асуудлыг бас хилцүүлгийн шатанд ажлын хэсгээр ярилцаад өөрчлөх боломж байгаа гэдгийг бас танд хэлье. За энэ яаралтайгаар оруулж ирж байгаагийн бас нэг асуудал бол мэдээж бүгдээрээ л мэдж байгаа. Нүүрсний үн Трамп тарифтай холбоотой, дэлхийд үүссэн худалдааны дайнтай холбоотой тодорхойгүй нөхцөл байдлаад орлого тасалдах, борлуулалт байхгүй болох одоо эрсдэл үүссэн. Энийг бид нар зохицуулах зорилготой энэ асуудлыг одоо оруулж ирж байгаа. За бид нар өмнө нь бол наан цагаан хатан дээр маш 14-5 сая тонн нүүрсний овоолго үүсдэг байсан бол одоо энэ овоолго хөлийн цаана ганц мод бомтон дээр үүсчихэд байгаа үнэн. Энд бол зэлтрийн гацаа шиг гацаа үүсчихэд байгаа нь үнэн. Тэгэхээр энийг гаргаад нүүрсээ бид нар биржээр зарцсан үнээрээ борлуулъя гэхээр нөгөө тал ачиж одоо буулгаж авах таны хэлээд байгаа нафтын талбай алгаа гэдэг шалтгаан хэлж байгаа. Хоёрдугаарт Монгол улсын Эрдэнэс 5 компанид өнөөдөр ямар нэгэн чингэлэг байхгүй. Тэнд нүүрс бууж хоосон чингэлгүүд Монгол улс руу орж иржээж тэрлүү нүүрс ачигдаж борлуулах юм а. Тэгэхээр энэ дээр бас ийм гацаа байгаамаа. Тэгэхээр энийг одоо гацааг арилгах одоо зорилгоор үнийг индексжүүлэх гэдэг одоо асуудал ярьж байгаа. Тэгэхээр чанартай холбоотой асуудал дээр таны асуудлыг бас ажлын хэсэг дээр хэдүүлээ яриад зөв голдролд нь оруулаад явах боломж байгаа гэж хариулъя. За бүрөвжийн сайн зэрэг гүшүүн тодруулж асууя. За тэгээд ер нь нэг юм зарчмаараа л хийдүүлээ явмаар байна. Тэгээд асуудлаа зарчмаа ярьж чадахгүй болохоор бие биендээ нэг юм сони юм нүүрсний улгаа гэж юм ингээд тогтоод яг үндсэн зарчим руу орохгүй. Сүүлдээ ингээд Монгол улсын эдийн засгийн бүхэлд нь ерөөсөө бүгд найрамдах Хятад ард улсын өвөр Монголд байгаа нафтын эзэдийн гарт өгсөн шүү дээ. Энэ бирживлэр. Уул уурхайн компани тээврийн асуудал дээр санаа зовно гэдэг бол тэнэг байхгүй. Тэгээ өнөөдөр жишээ нь маш хурдтай маневрлж болох байсан. Өнөөдөр бүгд найрамдах Хятад ард улсад байгаа нафтын талбайчин хоногоор мөнгөнд тоолоорнгүй үүдэг. Гэтэл манай цагаан хадах нафтын талбайчин буулгаад ач хүртлээ өгн авж исэн байхгүй. Тэгээ бид эдийн цагаан хад дээр юм буулгахгүй гэсээр байгаа сүултээ ингээд Хятадын одоо нафтын талбайн бодлого одоо тэндээс татаа авалт хийхгүй бол Монгол улсын эдийн засаг зогсох байдал руу ингэж оруулчаад ийм сони өдөр эдийн засгаа ингэж 2 жилийн хугацаанд ийм зүгээр нафтын талбай эзэдийн гарт өгчөөд одоо ингэ шогшроод их сүртэй гоё юм байсан энэ төргээ яриад байгаа. За 5 сая энэ дээр хариулт өгье. Тэгээд ер нь бол энэ өөрөө Монгол улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг маш том асуудлыг бид ярилцж байгаа. Тэгээ өнгөц байдлаар баахан хулгай зэлгийн яриад л улс төрчд нь улс төр хийгээд өнгөрчдөг энэ байдлыг бол бид энэ танхим дотор хийж болохгүй. Ялангуяа энэ өөрөө яг тээвэрлэлт, олборлолт, энэ борлуулалттай холбоотой том тогтолцооны асуудлыг яриад байж байгаа үедээр магадгүй тэр газар дээр нь ажилдаг, уурхай ажилуулдаг, тээвэр хийдэг энэ дотоодын компаниудтай энэ асуудлаар хэрхэн яаж ярилцсан, санал бодлыг сонссон бэ гэдэг асуудал маш их чухал асуудал шүү. Түүнээс энэ ч ингээд орж ирээд цагаан захтаа бахан нөхдүүд мэдэмхэрж урдуур нь орж асуудал яриад шийдвэр гаргацдаг. Яг газар дээр ямар доголдол үүсэх үү гэдгийг мэдэхгүйгээр шийдвэр гаргадаг асуудал үүсдэг шүү. Тэр нэг бахан удлаа өнөө хулгай зэлгийн ярьдаг, мэдэмхэрдэг. Тэгээ өнөөдөр үүссэн асуудлыг зөвхөн өнөөдөрт нь бодож зохицуулах гэж асуудал ярьж байгаа нь бас их зохимжгүй байдал байдаг. Тэгэхээр 5 сайд энэ дээр их тодорхой хариулт өгье. За тодорхой хариулъя. Энэ хуулийн өөрчлөлтөн дотор тээвэртэй тээвэргүй гэдэг зүйлийг бол оруулж ирж байгаа. 14.1 дээр биржийн арилжааны үнийг олон улсын худалдааны танхимаас гаргасан худалдааны бараа хүргэлтийн байршилтай уялдуулан тогтооно гэж албан ёсны хэрэглэг оруулж ирж байгаа. Энэ бол тээвэртэй тээвэргүй сонголтыг бий болгож байгаа. За тээвэргүй түрүүний таны хэлсэнтэй санал нэг байна. Уул уурхайн компани дээр тээвэр ямар хамаатай юм бэ? Энэ хууль батлагдвал яг ийм болно. Өөрөөр хэлбэл уурхай олборлоод гаргаад ирнэ. Түүнийг биржээр худалдаж авсан компани өөрөө тэр тэмээндээ ачнуу юу чингэлэгэндээ хийн үү ингээд аваачаад цагаан хадандаа буулгах нь цаашаа аваад явна уу гэдэг худалдаа авсан компани асуудал болох учраас бид нар ийм байдлаар энэ асуудлыг оруулж ирсэн. За дээрэс нь тэндээс тээвэрлүүлэх компани маань тээвэрчдээ өөрсдөө сонгоод одоо дотоодын тээврээр ямар тээврээр ашиглахаа сонголтыг бий болгож байгаа ийм л зүйл байгаа гэдгийг хэлье. За бүрөвжийн сайн зэрэг шүү дахин тодруулж асууя. За тэгээ би ер нь тэгээ хилцүүлгийн явцад одоо дэмжигдсэн тохиолдол бас энэ 16-гийн 3 дахь заалтыг анхаарна үстэй. Уул уурхайн бүтээгдэхүүн биржээ дамжуулан
дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрүүд ажиллах журмыг бас дахиад журамлна гэж байна. Бидэд ерөөсөө энэ бизнес явуулахгүй нэ. Нэг журамлдаг. Тэгээ эцсийн дүндээ энэ хил гайлын нэвтрүүлэх чадал, за дээрэс нь энэний хяналт тэнд байсан одоо дата жишээ нь устсан шүү. Энэ одоо буруутнуудыг уулуурхан компаниуд дүүрүүлж болохгүй. Тэднүрт нэмэлт зардал үүсгэх байдлаар асуудлыг шийдэж байгаа мэтээр одоо жүжиглж болохгүй. Тэгээ ерөөсөө нэг юм ус дүржүүлээ сэдвийг ингээ бие биен лугаа баахан замжуулдаг. Энэ зүйлээсээ татгалзаад одоо яг бодит үннээ яриад ийм нөхцлүүд байдлаа. Жишээ нь гайл интернет тэр камержуулт интернет бүх юма шийдэх ёстой шүү дээ. Бүхэл бүтэн усын эдийн засгийг авч явдаг бомбд нь бараг л камергүй байсан шүү дээ. Тийм л үсттэй. Тэгээ энэ зүйлүүдээ ингээ ярихгүйгээр уулуурхан компаниудыг одоо ингэж тэгээд ч унгаадаг болох хэрэгтэй байна. За Туван сайд нэмэлт хариулт өгье. За 16-гийн 3 дээр ярьж байна. Энэ дээр энэ биржээр арилжаан дээр нэг одоо асуудал байсан. Юу гэхээр дотоодын компаниуд худалдаа авах дээр нэлээд одоо тийм сөрөг байдал үүсэжсэн. Ялангуяа энэ баяжуулах үйлдвэрүүд. Энэ хуулийн дотор энэ одоо цахилгаан дулааны станцуудын нүүрс, тодорхой хэлэх юм бол Багнуур шивээ шарын голын нүүрсийг дулааны станцуудад оруулах бол тэр төрөв энэ хуулинд ороогүй гадна байгаа. За тэгэхээр энэ хууль батлагдсанаар юу болох вэ гэхээр дотоодын баяжуулах үйлдвэрүүд тэр бага агуулгатай хөдрийг аваад экспортлох зорилгоор дотооддоо баяжуулаад гаргахыг нь дэмжиж гэж байгаа. Мэдээж эн чинь уурхай дээр дан өндөр агуулгатай хөдөр байхгүй, бага агуулгатай хөдөр ч гэсэн гардаг. Энийг рүүдэд зараад нэмэлт үйлдвэрлэл хийгээд борлуулах асуудлыг нь л энэ заалтаар орж ирж байгаа. Тэгээд засгийн газар дээр журамлаад явсан нь одоохондоо зөв харагдаж байгаамаа. Журамлаад явсан одоохондоо зөв харагдаж байгаа л гэж байна. Журам гэдэг зүйлээс татгалзах зорилгыг төр тавьж байгаа шүү дээ. Журам бол ерөөсөө л авилга хүн суртал. Хуулиар эрх олгоцсон гэж журам батлана гэж оруулж ирж батлуулчаад хуулиасаа давсан эрхийг хэрэгжүүлэх гэж журам батлаад албан тушаалтнууд ажиллаад байгаа шүү дээ. Энийний чи эсрэг зогсноо гэдээ улсын хурл нь зорилго тавьж, стратеги тавьж ажиллаад байдаг. Тэгээ оруулж ирж байгаа хуулийн төсөл дээр журам боловсруулна гэдэг эрхийг улсын хурлаар батлагдах ёстой эрхийг геологийн алба авахгүй сууж шүү дээ. Энд чинь л буруу Туван сайдаа. Битээ залхуур л да. Наривчилсан зохицуулалтаа хуулиндаа тусгаад хэн нэгэн хүн суртал авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэхээс нь сэргийлэх зорилгыг тавиад хахад буцаагаал журмаар зохицуулъя гэдэг л асуудлыг л тавьж орж ирээд. Мэдлэг чадвар нь хөрөхгүй байгаа бол тэр албан хаагчдаа мэдлэг чадвартай албан хаагчдыг оруулж ирээд наривчилсан зохицуулалтаа хуулийн заалт болгож оруулах зохицуулалтаа хийх ёстой. Энэ дээр л та нар төвлөрч ажил. Энэ бол үндсэн улсын хурлын ажил. Тэгэхгүй тэгэл хэм хэмжээ тогтоох асуудлыг анхан шатнд дунд шатанд авчиж албан тушаалтнууд өөрсөндөө зориулсан байдлаар гаргадаг энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Хоёрт нь нэрээ өгсөн байгаа гишүүд танхимд орж ирэхийг анхааруулъя. Өмнөх 7 хоногт хэлсэн нэрээ өгчөө танхимд байхгүй байгаа гишүүдийг нэрсийн чагсаалтаас хаснаа гэсэн байгаа. Тамгын газраас анхааруулаарай. За Нанцдын Наранбаатар гишүү асуулт асууя.